За ингээд Клеопатрыг хашаад ирсэн боловч энд дотор нь камера авч урж болохгүй дүрс бичлэг видео хийж болохгүй гинэ. Тэгээд ерөнхийдөө яг хальт харуулж байгаа нэг иймэрхүү юм байт юм байна. За явсан. Хоёрт нь авшаад ирээ да. За сарих чинь Клеопатра гэдэг нэг эртний нэг хатан байдсан шүү дээ. Тэрний ордог байсан Аша өөрөө одоо тэрийг өөр бариулаад тэр зөвхөн өөрөө ингэ дангаараа ордог байсан. Тэр Ашааныг ягж барьдаг вэ гэсэн чинь нэг залууч шунтад гэсэн тийм. Тэгээд камера авч болдог харуулъя гэсэн чинь тэгмээ дотроо өөрсдийн зурагчтай зөвхөн тийм жуулчдаас юм зургаараа нэлээд ажилладаг. Би нэг зураг дараасан чинь 30 доллар авсан. Зургийг одоо харуулаарай манай эдгээр. Дотроо ингээд аим шиг чулуутай. Гэтэ ерөөсө хатуу мөт биш тий. Дотроо ингээд бас зөвлөгч болоод. Усан ориглууртай. Ингээд ус нэгэд дандаа цэвэршээд орж идэв юм шиг тий. Тэгээд эхнийх нь баг нэг энэ хаваад татчихсан. Дараагийнх нь бүр 5 м хүртэл гүнтэй ингээд цаашгаа яваад хахаар. Тэгээд амар тунхлаг тий. Ямар шилгүү ингээд нүдэ нэг харахад төстэй шидтэй юм шиг харж байгаа юм шиг. Нэг нэлийн гоё явж байлаа. За тэнгүүтээ цаашаа гарангуудаа 200 300 м алхаад одоо нэг тийм гоё кальцтэй юм явж байгаа. Кальцтэй уулах юм уу? Уул нуур маяг. За ингээ сая усан дороод гараад ирлээ. За тэгээ энэ яагаад цагаан байгаа вэ гэхээр энэ өөрөө усны их кальцтай ус юм гинэ. Тэгээд ер нь ингээ ус яагаад дэш ууршихтаа кальцэн доороо үлдээд ингээ цагаарчдаг гинэ. Тэгээ ялангуяа энд бол хүмүүн ороход бол маш сайн. Мэдээж кальцтай ус нь орно гэдэг чинь цаанаасаа тэгэл үе мөчт энэ тэгэл ер нь бүх хил зүйлд айгу сайн байдаг гэж байна. Одоо нэгээс нь аршаа юм да. Гэр гоё газар байгаль үндэстэй байна. Энэ соён бахан юм бэ? Би яг энэ доор өссөн шүү дээ. Доор яг энэ бүр яг амар мүлгэр чулуутай хитрхи ингээд юм мүлгэр юм хад онгоч чинь хөллөг альтракад юм лээ. Зууралт байхгүй. Тэгээ тийлтэрж энэ ус руу норох гэж баахан баг 20 мянга алхсан бахад оршоо. Би энэ гоё хөдөлмөлөд дүрсэн бичлэг байгаа. Одоо эдгээр нь оруулах бол. Нет, русские и немцы. А немцы? 5 миллионов русские, 5,5 миллионов Германия. Өнөөдөр бид нар 6 цагаас гарсан. Одоо цагид болж байгаа юм дээ. Одоо цагид болж байгааг харъя. 6:33 болж бид нар 12 цаг явсан байна. 12 цагийн adventure. Айгуу шокнд орсон юм. 12 цаг явсан гэхээр. Тэгээд айгуу тийм 12 цаг яваагүй санагдсан. Айгуу гой юм үзээд. Одоо зүгээр орсоор ярьдаг боллоо. Привет, ребята. Это просто натуральная турист. Гэсэн ч юм. Any words to Mongolian YouTubers? Да? Всем привет! Монголия, всем привет! Би сая ясна Монголын YouTube-ч юм жил байна гэсэн дээ. Мэдхгүй тийм шиг л боллоо. Тэгээ би англиар хэлж байгаа. Одоо би бол амар асуулт асуусан заяа. Та бүхэн одоо битээ зочдороо. Do you like Mongolian девочка? Үнэхээр шокнд ороод чадсан. Ингээ хүнийг шокнд ороод гоё асуулт явуулдаг шүү дээ. Энэ хүн бүр давтаасандаа бодоос манай Turkish guide чинь нэрээ юу вэ?
За одоо автобус руугаа буцаад явж байна. Дараагийнхаа буудлын руу Памуккала. Йоо, сайхан халуун өдөр байлаа. Соёмогийн зан хашаал эвдэрч байна. Өнөөдөр за чин Burberry-ийн 3 замц, 3 худи, 2 пальто гинэ. French coat. 32 градусын халуун French coat өмсөн тэгээд. Маргааш жимтгүй ойлаа. Тэгэл Жимтэйгээс тий. тийм ээ. Жимтэй уу. Одоо эндээс буудал 20 минут гэж байна. За Соёмбо 3 өдөр явгаа хэлээрэ. За одоо буудлын руу цаа. Би өглөө ингэж ирсэн санаж байна уу guys? Нүдмүүдийг талмаашсан ингэж ирсэн. Тэгээ нөө темптэй яасан байхгүй буудлын дээр за чи 3 хоног нөө юунд байсан? Анталиад байсан. Тэр үед болохоор за чи эхний өглөө гэхлээр өөрөө влог хийгээд явчих. Дараагийн өдөр би чи амар гээд тэгээ явчихсан. Тэгээ миний яг ээлжин дээр миний нүдүүд бүрцээсэн бүр шамирсан босч ирээд тэр нөө хийхгүй болохгүй. Тэгээд бүр ингэж босч ирээл дуусаад ирсэн. Одоо тэрийг харуулах байхгүй. За анталиад дах сүүлийн өглөө. Юу татаа юм. Амс. Автобусын 4 цаг явсан тийм. Тэндээ сайхан да. Шопинг хийсээр дараа маш гоё төвчээр дүүрэн байна. Одоо дараагийн газар руугаа явцгаая. Organic Shop өөрийгөө бас их дэлхийгээ хайрлаарай. Оо, чи ирж гисэн. Энэ нөгөө юу гэдэг чинь хүрээс өхөө юу гэдэг чинь нөгөө сонгуулийн сурчлаан дээр нь тий. Оо, чи ирж гисэн үү? Гэрч нөхөө орж байгаа мэдээгүй шиг. Айгуу цэмбид өгсөж байна. Тэрийг дээрээсэн байгаа. Памуккала дах буудлын дээр бид нар ирсэн байна. Өмнөх чигээ тий 5 оцтой буудал бишсэн 4 оцтой буудал юм байна. Гэхдээ өмнөхөр тасархай буудал гэж байна. Эндээ ашаатай шавар түрхтэйгтэй гинэ. Нөгөө тосон цэнгэл л байна. Нөгөө тийм газар байдаг шүү дээ Монгол. Яг тэр шиг ингээд биендээ ингээд өрөнгөөж ямар ч майдж байгаа дэж байгаа сорим өрж байхгүй болдог гэж байна. Бид энэ буудлын гоё эсгүүд ихлэ харуулчих тий. Түрүүн хэдүүлээ нэг уулан дээрээс харж ирсэн шүү дээ. Усаар хөлөөртэй уулан дээрээс. Тэр уулынхаа яг доор ирсэн байгаа гэсэн үг юм. Юу вэ? Оо Монголд уу явж. Окей гэж байна. Окей гэж байна. Харж байна my bro. Ой окей гэж явж гин. Окей гэж явж гин. Окей гэж. Окей. Та барыг хэлсэн гоё. Ёо бидний монголчууд яг ингэ нөгөө орж ирсэн байхгүй юу? Одоо лоббид нь орж ирээ өрөөнийхөө төсвөрүүдийг гартаж авч байхдаа ингэ DJ айгу мэдрэмжтэй доор ингэ манай монголын дуунуудыг тавиадсан. Хамгийн их орсон окей гэж дуу тавьсан байсан байхгүй юу? Тэгэхээр би окей гэж орж ирээ гэсэн чинь хүмүүс окей гэжсэн ингээ бодсон. Доор тоглолт хийж ирээ бодсон. Ирээд бүрстэй байхгүй шүү. Тэгээ боо болчихсон. Боо юм болсон. Окей ч ирсэн шүү дээ. Тий. Бүжиглээд шүү. Бүжиглээ яваад. Оо нөө. За тэгээ өрөөнд орлоо даа. Тэгээ чекин ич тий явчихсан. Буудалд орчод бид айгуу гой сэлсэн, бассейн гой сэлээд шумбаад хоёр шторк хийж байгаа даа зүг өгсөн тий. Коля кито, Козистон гэдэг. Тэдний шторк нь гой орсон, шав шалтан бассейн руу өсгөө. Тэгээд гол нь ингээ хүүтэн бассейнд орой ингээ сэлж жагаад хажуудаа ингээ энэ байгалаасаа юм халуунаар гоождаг юм аршаан байсан. Тэр аршаан нь болохоор ингээ байгалагч гэсэн ингээ янзлцсан тий. Тогтчулцсан гэх юм. Дээр юм таазмаас ийдсэн тий. Тэрний ингээ ном ногоонгийн устай заяа. Аюу сэжиг хөргөж юм шиг мөртлөө. Тэгээ оронгууд амар тийм халуун. Тэгээ нэг хандан нөхөр ингээ шавар байдаг. Шаврын ингээ бүр савл зардны юм. Тэгээ одоо бүр тийм ЮНЕСКОгийн хамгаалтанд ороод тэгээд хүмүүс юу нь бол савлахаар болцсон байлээ. За бид хоёр дөнгөж цаг боосон буудлынхаа хадуун аршаанд орж байна. Хадуун аршаанд нь болохоор зис төвлөр маш их баялаг болохоор нөгөө өмхтэй юм нэ. Энэс одоо гуйд орсон даа. Тэгээд сая бассейн айгуу дайрчсан чинь эндээ бүр энэ одоо бараг 40 градус юм байна. Хадуун аршаанд болохоор шууд бие тавирал байдаг юм байна. Шууд
байгалийн уудаасаа гарч ирдэг гэж энэ чинээсээ игээд тэгээ энэс орж урссараа баг одоо ийм юм яг хүмүүстэг юм огсон байна. Ингээд шавардаг юм байна. Тэр нь болохоор хүний арьстай бүх юмд амар сайн гэж тэгээд энэ арчаанд орсон бол тэгээ шууд орж унтаарай гэж би явах шаардлахгүй яагаад гэвэл хамаг эрс байсан арьсан дээр чинь байгаа гинэ. Ийм төмөрлөг мөмөрлөг нөхцөлтэй шүү дээ. Тэгээд хүмүүс маань ороод ирчихсэн. Энэ манай бууд харагдаж байна. Хэн харагдчихэ. Энэ ястаа ирж үзэх хэвээр газрууд нэг байна. Байртаасаа ийм төвчтэй ийм газар ирэх хэвээр хоорохтой. Тэгээд таны болон ерөөсөө нэг цагийг авдаг гинэ. Тэрнээс их бол баггүй. Тэр хоёулаа баг 30 минут болчихсон. Тэгээд ийшээ орж явах үед ямар ч алкогол өдр хийж болдоггүй гэж байна. Даралт тексттэй гэж байна. Тийм. Тэгээ энийхээ орой мэдээж битүүрээд өдөр болгон пив уусан байгаа. Тэгээд эндээс тийм би өдөр уугаагүй. Яг хоёр бас. Тийм бол тэгээд нэг юу гарна. Тэр нөх хүн буудлах хүн уурлаа. Тэгээд тийм болохоор пив уусан гинт ингээд ийм орс морс юмхтэйч гараад ирсэн чинь бүжиглээ. Одоо энэ бүжиглэж байгаа бичлэгийг харцгаая. Тэгээд энэ өдөр юу болсон бэ гэхээр би түрүүдэд орж унтсан. Гэсэн чинь тэм нэг орс эмэгтэйдээс ирсэн байгаа. Саян баа тэгээд надраад байна. Гац найз нь байхгүй мó. Тийм гоё бүжигсэн. Төрх бүжгэж өөрөө гоё юм байлээ. Тэрнээс сурч авсан. Тийм найрамд байгаа юм шиг санагдаад. Бөөнөрөө нэг тийм зэрэг юм ингэж тиймэрхүү. Тойр бүжиж үзсэн. Дараа тэгээд ийм нэг юм шон байсан. Тэгээд саян баа нэг дугаарт хайж байгаа. Хайчсан. Би ч нөгөө бүх мөнгөөрөө зүүс хүмүүсэл авсан ч одоо жоохон шопинг хийх мөнгө бас жоохон бүүжсэн. Тэгээд тэрний манаас нь заачаад үсттэй жээ. Air Mongolia бол аим гой боломжийг өгсөн тий. Ингээд ковидтэй бүр нэг өөр нислэгийн компаниуд ингээд тийм юу өгөхгүй байхад аялал гаргахгүй байхад тий. Бүр ингээд за манайхаар ингээд аялж болж байна. Ингээд хоёр гоё аялууд яа гэсэн санал тавьсан маш их баярлалаа. Үнэхээр гоё байсан. Мэдээж харамсгааргүй аялал байсан. Гэхдээ амар төгсөх гэж байгаа юм шиг яриад байна. Төгсөх болоогүй яхаа 4-5 дугаар байгаа. Тэгээд бити ягаараа санаа зовоороо тий та нар үзэх юм уус дуусахгүй. Тэгээд та бүхэн ч аялаараа Air Mongolia нээлттэй байгаа шүү. Нээлттэй тий тийзээ захиалсан шүү. Тий шууд шүү. Битээр ингэж гоё аялсантай адилхан ковид одоо дууссан шүү дээ. Ер нь дуусж байгаа шүү дээ. Тэгээд та бүхэн аялахыг хүсвэл Air Mongolia руу тий төгрөг үлээ. 3,999 мянга доллар. 800 доллар байсан. 800 доллар. Хөл бүтэн 7 хоногийн тий бүх зардал нь орсон бүр ингээд аяллыг хөтөж буудал юу хоол уун хүссэн бүхний хийж болно. Гол нь 1800 доллар төлчихлөө. За тэгээ та бүхэнд амжилт хүсье. Тэгээд хүснээрээ сайхан аялаарай. Удахгүй дараагийн дугаараа уулзцгаая. Бай. Сайн байлаа. Сайн байлаа. Бай.